За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн сүүлийн бичлэг юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ойрогт орнодод бол 3 улсад бол айлчлал хийсэн. За бид нар энийг өмнөх дугаараад бол ярьж ирсэн. За нэгдэж бол Сауди Арабт очсон, дараа нь Катар улсад очсон. Өнөөдрөөр Эмират улс дээр очиод ингээд 3 өдрийн айлчлал дуусчихна. Тэгээ энэ уулзалтынхаа үеэр Дональд Трамп хэрв Путин Украиныг хилцээр хийх гэж болвол Туркэд очих юм бол би эндээсээ нишээд очно гэдэг зүйл ярьж исэн. Гэхдээ тийм зүйл болсонгүйгээр 3 дэ айлч дууссан. За энэ айлчлалаар яг юу ярьсан бэ те гэдэг дээр. За хамгийн эхэлж бол Сауди Араб дээр бол 600 тэрбум долларын хөрөнгө оруулалтын асуудлыг бол ярилцаж гэрээллээ. За үүн дээр нэмэх нь 142 тэрбум долларын цэрэг зэвсгийн худалдаа хийх маш том гэрээг бол хийсэн ийм давуу талтай. За Катар улсын хувьд бол 10 тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Дээрээс нь энэ дээр ойрогт орнодын гол асуудал болох газын зурвасын асуудлыг бол ярьсан байна. Гурав дахь улс бол Эмират улс дээр өнөөдөр юу яригдсан бэ гэхээр 1.4 тэрбум долларын 10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийх гэрээний асуудал бол яригдсан байсан. Энийг бол төрөвчлөх асуудал бол яригдсан. За үүндээ хамгийн ихний ээлж нь 200 тэрбум долларын гэрээг бол үзгэллээ. За энэ гэрээг юунд хэрэгжилж ийн гэхээр химэл оюун ухааны хөгжилд зориулсан гэрээ. Нэгсэндээ чипний технологиор химэл оюун ухаанаар энэтхэг болон хятадтай өрсөлдүүлэх ийм маягийн том гэрээг бол хийсэн гэдэг ийм зүйл бол гарлаа. За тэгээд энэ уулзалтан дээрээс нэлээд сонирхол татсан геополитикийн хувьд бол анхааруулжтай зүйл Дональд Трампын хувьд юу болсон бэ гэхээр газын зурвасын асуудал бол нэлээд сонирхолтой байлаа. Дээрээс нь Сирийн асуудалтай. Тэгээ бид нар мэдж байгаа бол Америкийн нэгдсэн улс бол Сауди Арабт байхдаа Сирийн бол бүхэл бүтэн 21 жил үргэлжилсэн эдийн засгийн хоргийг бол цуцалсан ийм томоохон арга хэмжээг авсан болвол газын зурвасын асуудал дээр дахин мэдээлэл хийсэн. За бид нар мэднэ те газын зурвас ер нь ямар болсон байгаа вэ гэж нэг иймэрхүү болсон. Тэнд ер нь бол хүн амьдрах бол аргагүй ийм бүс нутаг бол болцсон гэдгийг бол бид нар бол зургаар харж байсан, зурагтаарч бичлэгүүдээр үзсэн. Олон жил Израиль болон Палестинчууд бол байлдаж байгаа. За хэдүүлээ газар зүйн байршлын хувьд бол хаавь л да. За манай ерөнхийлөгч Дональд Трамп маань те Сауди Араб, Катар, Абу Даби те Эмират улсын энэ гураар Персийн сүүлийн 2 улсаар ингээ аялж дуусчихна. За энэний гол зорилго бол бүс нутгийн доктортой байдлыг бол хангах зорилготой. Тэгээд газын зурвас нь бол бид нэр хар энэ болж байна. За энэ дээр болохоор Израиль улс гэж байгаа тийм. Тэгэхээр энэ газын зурвас яагаад ийм чухал газар вэ гэхээр юуг энэ Африкийг яаж байна. Евразиатай ингэж холбож байгаа юм бүс нутаг байж байгаа учраас энэ нэлээд сонирхолтой байж. За Дональд Трамп бол үндсэндээ 2 сард ялангуяа газын зурвас дээр ямар байр суурь илэрхийлжсэн бэ гэхээр дараагийн ривэрэ болно гэдэг зүйлийг бол ярьж ирсэн. За энэ бол бас боломжгүй маа гэдэг дээр бол нэлээд эсэргүүцсэн улсууд бол за нэгдэж бол Египт улс байдаг, хоёрд нь Йордан улс байж байгаа. За гурав дахь нь болохоор Сауди Араб улс эднэр. Тэгээд дээрэс нь Палестинчууд бол энийг эсэргүүцдэг. Энэ бол яг байж болшгүй. За энийг бол ерөнхийдөө геноцид хийх гээд байна гэдэг зүйлийг яриад ирсэн. За Дональд Трампын санаа болохоор ривэрэ болон тэнд 2.3 сая палестинчууд байгаа. Эднэр бол нүүгээд шилжээ гэдэг зүйлийг ярьж байгаа. За шилжихтэй хаашаа явах вэ гэхэд Египт рүү явж болж байна. Йордан руу нүүчгээ гэдэг зүйлийг яриад 2 сарын сүүлээр Йорданы хаан хүү ирэхэд танах энэ иргэдийг бол хүлээж аваа гэдэг ийм нөхцөлийг бас тулгаж ирсэн юм болж ирсэн. За энэхүү санааг нь бол хамгийн ихээр дэмждэг улс бол мэдээж Израиль улс бол энэ бол болох ёстой зүйлээ гэдэг зүйлийг ярьж ирсэн. Гэтэл 2 сараас хойш 5 сарын байдлаар энэ асуудал ерөнхийдөө нам гүн болсон байсан. За тэгээ бидний мэдж байгаагаар бол Америкийн нэгдсэн улсын төрийн энэ айлчлал нь яагаад Израиль руу очисонгүй гэдэг бол сонирхол татчихсэн тийм ойрогт орнодод явж ээж.
Тэгээ энэ газын зурвасын асуудал дээр энэ дээр нэлээд жоохон Нетаньяхутай бол зөрчил үүсгэж байгаа. Ягаад тэгэхээр бид нар мэдж байгаа бол Дональд Трампын ялангуяа гадаад энэ дайн байлдааны бодлого нь ерөөдөө байн их сонирхол байхгүй. Ер нь бол инхий хилцээрээр эдийн засгийн бодлогоор шахах маягаар энэхүү улсуудыг одоо хилцээрт хүргэж байгаа. Жишээ нь бид нар Украины дайн дээр бол Орос Украины дайныг хилцээр хий гэдэг дээр нэлээд анхаарах ажиллаж байгаа. За дээрэс нь худалдааны дайны асуудлаар бол ерөнхийдөө аль алинд ашигтай маягаар ажиллах гэж байна. Тэгэнгүүт Израилийн талаас бол юу гэж юм гэхээр Хамасыг бол бүр арчна гэдэг зүйл яаж ер нь бол бүтэн цэргийн ажиллагаа явуулна. За үүнийг болохоор Гидеоны тэрэг гэдэг хөтөлбөр яриад байгаа. Гидеоны тэрэг хөтөлбөр хэрэгжүүлж Хамасыг бол бүр ор өнцгүйгээр устгах юм төлөвлөгөөг хэрэгжүүлэх байгаад байгаа. За энийг нь хамгийн гол нь Дональд Трамп дэмжихгүй байна. Дональд Трампын бодлого болохоор би Катар улсад байхтай тий. Би бол газын зурвасыг бол юу болгоно? Эрх чөлөөний бүс. Тэг өмнө бол Ривера гэж хэлсэн бол одоо эрх чөлөөний бүс болгоно гэдэг зүйлийг ахиж ярьсан байж. Энэ эрх чөлөөний бүс болгох процесс нь иргэд нь болохоор өөрсдөө сайн дураараа яваа. Үүндээ бусад улсуудын оролцоог оруулаад одоо энэ сүрцэн байгаа газар нутгийг үндсэндээ хот болгож эдийн засгийн маш том бүс болгох тийм. Геополитикийн хувьд бол бид нар харж байгаа тийм үү. Ишигээ. Далаад гарцтай 2 ТV-г холбосон ийм юу гэж бүс нутаг тийм. Африк болон ойролт орнуудыг холбосон энэ газар нутаг гэж. Дээрээс нь сүүцийн сувгийн зааг дээр байж байгаа. Ийм ашигтай байл. Бид нар мэдчихэж байгаа. Дональд Трампын бас нэг дараагийн геополитикийн хувьд хардаг газар бол Панамын сувг гэж тийм. Панамын сувг авна гэдэг яриа байдаг. За тэгээ газын зурвасыг бол энийг болвол тийм оролцуулна. Тэгэхээр энийг бид нар яагаад ярьж байна гэхээр бид нар санаж байгаа бол за энэ Израиль болон Газын зурвасын Хамас бүлэгний зөрчилдөө 2024 онд эрчимчгэд зах зээл дээр нэлээд томоохон савлгаануудыг үүсгэж исэн. За газрын тосны үнийг бол хөөрөгдөж исэн. Алтны ханшиг бол өсөж исэн процесс гарч исэн. Дональд Трамп оролцож Америк оролцоно гэдэг маань энэ ойролт орнуудын асуудал биш. Энэ Америкийн оролцоотой геополитикийн асуудал болж байгаа учраас энэ зах зээл дээр бол нэлээд нөлөөлөх магадaltaй учраас бид нар Дональд Трампын яриад байгаа эрх чөлөөний бүс нь хэрхэн үргэлжлэх вэ гэдгийг нь харж иж бид нар энэ зах зээл дээр хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг харж байгаа. Ялангуяа ойролт орнуудын энэ айлчил нь геополитикийн хувьд ямар ашигтай байгаа. Америкт ямар ашигтай, ойролт орондоо ямар ашигтай, үүн дээр бол энэ газын зурвас Израилийн байр суурь яаж харагдах вэ бидэргээл цааштай ажиглах хэрэгтэй байгаа. Энэ нь эргээд зах зээл дээр маш томоохон нөлөө үзүүлэх учраас. Тэгэхээр бид нар дараагийн дугаараар Дональд Трампын шийдвэр, бодлого, за Украины дайны асуудал, хятад худалдааны дайнууд энэ бүхнийг би та бүхэнд бол цуврал маягаар хүргэнэ. Яагаад гэхээр эдгээр зүйлүүд нь дэлхийн эдийн засгт нөлөөлдөг. Дээрээс нь Монголын эдийн засгт болон нүүрсний үнэнд нөлөөлөх учраас бид нар энийг зайлшгүй мэдэж байх чухал. Та энийг илүү дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл, үзхийг хүсвэл манай YouTube суваг дээр subscribe дарж, like, share хийгээрэй.